Наслмаа гэдэг. Би Бадрах Энержи компани байгаль орчны багт ажилладаг. Манай компани нь Транс Монголын хөрөнгө оруулалттай компани бөгөөд сүүлийн 25 жилийн хугацаанд Орнова аймгийн Улаанбаатар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна. Бид өнөөдөр та бүхэндээ байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулдаг, түүний хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилладаг талаар танилцуулна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бид боловсруулад байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А618 тушаалын дагуу батлуулдаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь зөвхөн боловсруулад, батлуулад ажил нь дуусдаггүй. Тухайн төлөвлөгөөнд тусгасан ажлуудыг бид өдөр тутамдаа хэрэгжүүлэн ажилладаг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу өдөр тутамдаа хэрэгжүүлэн ажилладаг ажлынхаа талаар бид үр дүн болон тайлан мэдээллийг олон нийт ард иргэд оролцогч талуудад аль болохоор нээлттэй танилцуулан ажилладаг. Үүний талаар доктортой өвчл орон нутаг хариуцсан мэрэгжилтэн буян шиг танилцуулна. Насмуудаа баярлалаа. Би орон нутгийн харилцаа хамтаа ажиллагаа хариуцсан мэрэгжлийн ажлыг хийдэг. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүйцэтгэлийг иргэд олон нийтэд танилцуулахдаа хамтаа ажиллагааны зөвлөлийн хурал болон багийн иргэдийн нийтийн хурал, малчтын нэгдсэн удирдлага, орон нутгийн иргэд малчтын өрхийн уулзалтаар явахдаа бол мэдээлэл хүргэж ажилладаг байгаа. Иргэд олон нийт компани үйл ажиллагаатай танилцах болвол хүсэлтээ гаргаад компани үйл ажиллагаатай нээлттэй танилцдаг байгаа. Баярлалаа буян шигтэй. Намайг Эрдэм Моохтой Түн Баяр гэдэг Бадрах Энержи компанид хээрийн ангийн захиргааны ажилтныг хийдэг. Хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулах боломжтой хаягдлыг Дорногов аймаг дах ЭКХК-д нийлүүлдэг. Мөн түүнчлэн автомашины амралтын заатар, аккумулятор ашигласан тос maaслыг байгаль орчин аялал жуулчлалын яамны зөвшөөрөл бүхий газруудад нийлүүлэн хог ажлын менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоо та бүхэнд байгаль орчны цацрагийн хяналтыг хэрхэн хийдэг талаар батманлаа та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. За ингээд Түн Баяртай баярлалаа. За байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд цацрагийн хяналтын хэсэг байдаг. За энд юу яах вэ гэхээр зэрэг бид нарын курс сургамлын дээж аваад түүнийг холбогдох итгэмжлэгдсэн лабораториуд хөргүүлэн шинжилгээнд хамруулдаг. Түүнээс ирсэн үр дүнгийн боловсруулалт хийгээд одоо бид нар жилийн эцсийн байгаль орчны менежментийн бэлтийн тайланд өгч ажилладаг байгаа. За тэгэхээр хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой хэсгийг манай Мөнхбаатарх маань танилцуулах болно. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа манлаа. Жил болгоны байгаль орчны менежмент төлөвлөгөөнд манай хабын багаас тухайн жил бид нар ямар ослын төлөвлөгөө ажилласан болон ажилдаа ямар сургалт үзүүлсэн, шинэлэг бид нар ямар үйл ажиллагаанд нэвтрүүлсэн талаар бид жил болгон танилцуулдаг байгаа. За тэгээ бид эдийн сууж байгаа яг миний арт сууж байгаа нь Парето самбар гэдэг одоо энэ самбар болохоор тухайн жилд юм уу тухайн өдөртөө бид нар гасах ямар нэгэн осол эндэгдэл гарсан уу, нэг бүрийн хэрэгслээ өмсөхгүй байлаас нь осол эндэгдэл гарсан уу юу? За осол өгсөн тохиолдол гарсан уу? Анхнаас нь осол гарсан уу гэдгээ бид нар тухайн үед нь бүртгэж аваад энэ дээрээ бичдэг байгаа. За тэгээ нийтдээ ээлжээр ажилладаг улсууд маань тухайн ээлжин дээр ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой зүйл гарсан бол үүнийгээ бичиж тэмдэглэж авдаг. За тэгээ сургалтуудыг мэдээж бид нар тогтмол явуулдаг нийт ажилчдаа. За химийн бодистой ажиллах сургалтууд болон за ямар нэгэн байдлаар бид нар автер осол галт өмөр аюул гэдэг аялын байранд ямар нэгэн осол тэмдэглэл гаргахад бид нар хэрхэн тэрэнд осолтой бид нар нүүр тулд ажиллах уу, хэрхэн анхнаас нь үзүүлэх үү, за цуглар цэг дээр бид нар хэрхэн цуглах уу гэд энэ онцгой байдал авах хэмжээний сургалтуудыг бид нар жил болгон тогтмол явуулдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн дагуу жил болгон бид нар нийт ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн талаар 14 цагийн сургалтуудыг заавал сургадаг байгаа. За тэгээ энэ сургалтуудаа бид нар тогтмол жил болгон явуулдаг. За дээр нь химийн бодис болон за цацрагийн аюулгүй ажиллагааны сургалтыг тухайн хуулийн журам дагсан 2 жил тутамдаа ингээд хийгээд явдаг байгаа. Монгол улсад хариуцлага агуулгын хөгжүүлэхийн төлөө нэг хамтын хүчтэй зүтгэлээр ажилладаг. За тэгээ бид нар мэдээж хүмүүс бид нар явдаг осол гэдэг учраас хүн өөрөөсөө болоод өөрөөсөө болон байгаль орчноо бохирдуулах гэмтэй хийдгэр зүйлүүд гардаг учраас бид нар энэ бүгдийг менежментийн төлөвлөгөөнд тусгаж хабынхаа үзүүлэлтүүдийг бусдад ямар нэгэн жишээ болох байдлаар ингэж оруулж өгч явдаг байгаа. Намайг Болор Эрдэнэ гэдэг. Би Бадрах Энержи компани цэцрэг хамгаалал хариуцсан төслийн геологч. За бид Зөв Жава ордын наривчлсан хайгуулын үед өрөмтсөн Зөв 1178 гэсэн цооног дээр ирсэн байна. Тухайн цооногийг 2017 онд өрөмтсөн бөгөөд
одоо хайгуулын үйл ажиллагаагаар эвдэрсэн цооны хүлээж авах ажлын комист бүрэн гүйцэд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн цооногийн жишээн дээр ирсэн байна. Хайгуулын шатны үед бид жил болгоныхоо менежментийн төлөвлөгөөнд тусгаад тухайн цооногийнхоо нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийж хүлээлгэж өгдөг байгаа. Тухайн газрын хөрс эвдэгдээгүй, мөн хэв шинжид өөрчлөлт ороогүй, унган ургамал төр дургасан байдлыг харж байна. За энэ нь болохоор манай Бодрох Энержи компани байгаль орчны менежментийн төлөвлөгөө хэрхэн үр дүнтэй явуулж ирсний бол одоо баталгаа нь бол энэ цооногийн нөхөн сэргээсэн талбай дээрээс бол харагдж байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний 12 бүлгийн зарим хэсэгтээ бид танилцлаа. Баг хамт олондоо баярлалаа. За энд бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний ногоон байгууламжийн хэсэг дээр хүрэлцэн ирсэн байна. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бид цаашид үргэлжлүүлэн хариуцлагатайгаар хэрэгжүүлэн ажиллах болно.